Бид нар хаяа тархин амрахдаа маш гоё аялгау сонсож, хөгжим сонсож тархин амраадаг. Тэгэхээр хөгжим гэдэг бол одоо бас бидний одоо юм гайхалтай амралтын нэг хэлбэр байдаг. Тийм урлагийн чиглэлийн мэдрэмжтэй одоо энэ одоо буруудулж гэн, сайндуулж гэн, дууны өнгө, ай сэтргэлнэ хүмүүс айгу чухал мэддэг шүү дээ, тий. Тэгээ би бол яг тийм чиглэлээр бол ямар ч ойлголт авахгүй, юу ч мэдгүй. Зүгээр хаяа оюуны ачилтай ажил хийдэг болохоор тархин амраахын тулд хаяа хөгжим сонсдог, хөгжмийн аялал сонсдог. Тэгээ сая юг маш ойлгосон бэ гэхээр амьд энерги шингэсэн зүйл гэдэг бол цаанаа л өөр байд юм байна. Одоо юу гэдэг бид нар хүмүүстэй ингээ харилцахдаа энэ яг чин сэтгэлээсээ харьцаж гэнэ үү, худлаа харьцаж гэнэ үү гэдгийг бол ийм ялгах нэг юм чадвартай байдаг шүү дээ. Тэ хүнийг таних чадвартай хүмүүс бол ялгадаг шиг альва нэгэн зүйлд те бүх юмст энерги шингэсэн байна уу, энерги шингээгүй байна уу гэдгээс бас хүний зүрх сэтгэлд бас маш сайн хүрдэм байх гэдгийг сая дуу хөгжим сонсож байхдаа маш сайн ойлголоо. Сая хөдөө явж байхдаа ингээд AI-аар ингээд хийцэн дуунууд сонслоо л доо тий. Эхлээд бол сонсоход юм сонин содон ямар гоё энэ одоо ингээд ямар ч дуучин одоо баг шаардлагагүй болоод байгаа юм шүү. AI-аар дуу хийгээд гэл сонсож үзсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа ингээд би бүр ингээд амар ядраад тарих ингээд ядраад бүр ингээд би тавгуурхаад эхэлж байгаа байхгүй. Энэ AI-аар хийсэн дуу бол хүний энерги шингээгүй учраас одоо хичнээн ингээд эхлээд сонсоход бол ингээд сонирхоод сонсоод байгаа. Сүүлдээ ингээд ямар ч одоо бол ингээд бүр ингээд тарих амрах биш бүр эсэргээрээ ингээд ядарч эхэлж байгаа байхгүй. Тэгэд бид нар чинь ингээд нэг юм тайвширлыг авах гэж те нэг гоё одоо тийм тархин амраах гэж дуу сонсож байгаа ш. Тэсэн чинь AI-аар хийсэн дуу бол бүр ингээд ямар ч тийм мэдрэмж авахгүй, ямар ч одоо тийм одоо тархийг амрааж байгаа биш бүр эсэргээрээ бүр ингээд ядраасан. Тэгэд амьд дуучин дуулж байгаа дуу тавиатхаа гэд тавихад ингээд айгуу гоё болж байгаа байхгүй те бүр ингээд дууны энерги тэгээ дээрэс нь одоо ингээд тарих амраал бүр ингээд сонсож байгаад шууд ингээд яг дуучин дуулж байгаа дуу сонсон шал өөр сонсогдчихсэн. Жисэн энергит бүр маш ихээр нөлөөлжсэн, мэдрэгжсэн те. Тэгэхээр ингээд яг үндээс ингээд юуг илүү бүр гүн гүнзгий ойлгосон бэ гэхээр одоо AI хөгжөөд маш олон зүйлүүдийг бид нэр хийж байгаа хэдий ч яг өөрийнх нь энерги шингэсэн зүйлийг өөр хүний энерги шингэсэн зүйл бол тэ улам үнцэнтэй болох юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Тэгээд дуучид жүжигчд эдэргээл одоо яриад байгаа шүү дээ. Хөгжөөд одоо энэ жүжигчин дуучин одоо баг мэрэгчлэн тийм байна эдэргээл ингээд тийм яриа сонсч байсан байхгүй. Тэгээд тэр үедээ бол би нөө өөрөө мэдрээгүй байсан болохоор их анзаараагүй өнгөрөөцөн. Харин тэр хүмүүсийн үнц нь улам өсөх юм байна гэдгийг би сая ойлгосон байхгүй. Яагад гэвэл амьд хоолойг сонсохын тулд те тэр амьд дуучны энерги шингээ тэр дуучин ингээд дуулж захтаа бүр ингээд баг ингээд бяцлаглалын төвшөнд очиод бүр ингээд те бүр өөрийнх нь тэр дотоод энергийн тэнцвэр тэр анимусын тэнцвэр бүр ингээд дээцэгтэй очиод бүр маш их хэрч хүч энерги гаргаад дуулаад тэр дууг бүтээж хахад тэр бүтсэн дуунсан те маш энерги эрчимчин сэтгэл одоо шингэж дуулсан тэр дуун биднийг сонсоход тэр гоё одоо мэдрэмжийг тэр гоё энергийг өгд юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд энэ дэр нэг жишээ өгдөө шүү дээ. Одоо Леонардо да Винчигийн одоо зурсан зураг Мона Лиза одоо хүртэл маш алдартай, маш үнцэнтэй, маш үнэтэй те тэгээд тэр зурагнаас илүү одоо маш гоё моёор зурцсан зургнууд зөндөл одоо гарсан байна шүү дээ. Тэрнээс хойш одоо гарсан одоо тэр AI-аар бүр ингээл бүр тасархаагаар нь зурвал зурна шүү дээ. Тэгвэл яагаад өнөөдөр тэр зураг одоо хүртэл үнцэнтэй байгаа юм бэ? Яагаад гэвэл Леонардо да Винчи тэр зургийг зурахтаа өөрийнх нь энерги тэр дотоод эрчимтэй бүр чин сэтгэлийн тэр өөрийнх нь тэр дотоод энергийн тэнцвэр буюу анимусын тэнцвэрийг ориглуулж жинхэнэ онгодоо оруулж хөглөж байж одоо тэр бүтээлийг бий болгосон учраас тэнд тэ хэдэн мянган жилийн өмнө бүтсэн байх нь ерөөсөө хамаагүй энерги гэдэг зүйл хизээч арилахгүй яг тухайн одоо аливаа нэгэн зүйлийг бүтээж явах явцдаа хүний өөрийнх нь тэр дотоод чин сэтгэл тэ энерги тэр онгод тэр анимусын тэнцвэр нь шингээд бүтсэн бүтээл хүний зүрх сэтгэл төрдөм байна. Дэлхийд алдартай бүтээл болд юм байна. Тэгэхээр эндээс юу гэлөө сайн ойлгож байгаа вэхээр аливаа нэгэн зүйлийг хийж байгаа хүмүүс хийж байгаа бүтээлдээ хийж байгаа ажилдаа чин сэтгэлийн энерги шингээж чадах юм бол
тэр зүйл маш олон хүмүүсийн зүрх сэтгэл төрн маш олон хүмүүст хүрнэ. Харин гэлс энийг ингээд хийгээд дуусгачих юмсан за нэг тэдэнд өөрөг олохын тулд гээд ингээд хийсэн зүйл угаасаа ингээд гацдаг болсон байна. Энерги эрчим одоо тий маш өндөр болсон өнөөгийн цагт одоо энерги шингэсэн зүйл, энерги ялгаруулж байгаа зүйл илүү үн цэнтэй байдаг. Үүнийг хүн өөрөө сүнслэг учраас дотоодосоо мэдэрдэг. Орчлын ертөнц өөрөө тэр чигээр энерги дээр тогтсож байгаа учраас энерги шингэсэн зүйлийг илүү их хүнд хүрдэм байх, илүү хүнд очтын байх гэдгийг зүгээр дуу сонсож явж байхдаа дуучны хоолойдоо харьцуулаад сонсож байхдаа мэдэрсэн мэдрэмж тэгээд үүнийг ч гэсэн таад маань маш сайн мэдж байгаа. Аливаа нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ сэтгэл шингээж хийсэн юм болгон хүний сэтгэлд хүрдэг. Тэгэхээр бид нэр амжилтанд хүрээ, тэ хүмүүст хүрээ, сайн зүйлийг хий, бизнесээ удаан хугацаанд оршин тогтноож, тэ энэ амжилтыг бий болгоё гэж бодож байгаа бол мөнгө, эд баялаг, мөнгө гэс олчих юмсан гэхээс илүү миний энэ хийж байгаа зүйл хэр одоо үн цэнтэй вэ? Яг тэр дотоодоос ундран гарч миний одоо эрчим энерги шингэж, манай ажилчдын энерги шингэж те ингэж бүтсэн бүтээл маань тэр рүү хүн төрөх юм байна гэдгийг л ойлгочих хэрэгтэй юм лээ. Тэгэхээр сайн чанартай бараа бүтээгдэхүүн, сайн харилцаа, хариуцлагатай байдал бизнест амжилт олдог. Дээр нь нэмэх нь чин сэтгэлийн энерги шингээж юм бол энэ бол амжилттай байх нь тодорхой байгаа. Тэгээд одоо AI хөгжиж байгаа өнөөгийн цагт те AI-аар хийх хэмжээний зүйлийг нь хийлгээд тэгээд нөгөө зарим хүмүүс бас тэгдэж одоо ингээд хиймэл оюухан хөгжөөд энэ бол одоо ингээд баг ингээд хүмүүс бид нарыг ажилгүй болгох гэж юм ч гэдэг юм уу те хүмүүс хүн төрөлхтөн одоо баг л AI-да баригдана гэл нэг за нэг тиймэрхүү ярьж исэн би юм сонссоо. За тэгэхээр тэр юу юм гэхээр хүн өөрөө ухаанд ухамсарт энергитэй штэ те. Тэгэхээр AI чихэн бүтээсэн хүн бүтээсэн штэ. Тэгвэл AI-аас давж сэтгэх хэмжээний сэтгэх чадвараараа хүн өөрөө одоо сэтгээд илүү ихийг бүтээгээд хэсдэгсэн тэр зүйлээ AI-аараа хийж хэрэгжүүлвэл зүгээр юм болоо. Бид нар яг роботуудын хийдэг зүйлийг AI-ийн хийдэг зүйлд хамаг цаг заваа зарцуулаад байгаа байхгүй юу? Харин яг AI-ийн хийлгэх зүйлийг бодож сэтгээд түүнийг одоо хиймэл одоо оюухан буюу роботуудаар хийлгэх нь энэ хүн төрөлхтөн бид дараагийн түвшинд гарах хөгжлийн нэг гарцсан болов уу гэж харж байгаа. Одоо ажилчид аваад ажлуулад ямарваа нэгэн зүйл хийлгэхэд яг үнийг хэлэхэд алдаа маш их гардаг тий буруу зөрөө хийх бодох тооцоолох зүйл гардаг бол AI энэ дээр тусалж байна. Харин юг тооцоолох уу, юг хийх үү гэдэг тэр одоо сэтгэлгээг хүн өөрөө гаргаад хиймэл оюуханыг түүндээ ашиглуул зүгээр юм болов. Энэ утгаар нь харах юм бол энэ бол маш том давуу тал. Тэгээ бид нар одоо нэг зүйлийг гоё ингээд сэтгээд түүнийг хийхийн тулд тасрах цагийг зарцуулдаг бол сэтгэх бодох зүйлтэй цагийг зарцуулаад хийх зүйлээ одоо хиймэл оюухан буюу AI даатгачих юм бол ажлын бүтээмж маш өндөр болно. Дээрээс нь тэр хийж байгаа те дахин давтаж хийдэг гэдэг юм робот шиг ажил хийдэг тэр цаг хугацааг AI-д нь даатгаад ухамсарт хүн, оюун ухаантай хүн энэ оюун ухаан тарих гэдэг зүйлээ ашиглаад илүү ихийг хийж бүтээх сэтгэх чадвар, оюуны чадамжаараа дараагийн түвшинд амьд энерги шингэсэн юм бүхэн үн цэнтэй, харин ч тэр зүйлийн үн цэнийг илүү тодруулах гэж, илүү мэдрүүлэх гэж өнөөдөр техник технологи энэ AI хөгжиж гарч ирээд байна. Тэгэхээр энэ яаж юм тэгэхээр чин сэтгэлийн энерги шингээж хийсэн юм бүхэн илүү үн цэнтэй, илүү хүмүүсийн зүрх сэтгэлд хүрнэ гэдгийг ол харуулж байна.